Хандаа үзэгчтэй баярлалаа. За өнөөдрийн төвшөнд Монгол улс нийт хог хаягдлынхаа 90% газарт болж байгаа. Гэтэл үүнийг дахин боловсруулж ашиглах нь байгаль орчинд хийгээд эдийн засагт үр ашигтайж ганц бэрхшээл нь хогийг ангилж ялгадаггүйтэй холбоотой байна. Иймээс хог хаягдлыг ангилан ялгах чиглэлд иргэд аж ахуйн нэгжүүдийг үүргэжүүлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатайг энэ салбарынхан онцолж байна. За Монголын ус ундааны салбарын доктортой сав баглаа буудал сэдвт форум зохион байгуулагдлаа. Энэ форумоор монголчууд бид хог хаягдлыг ангилан ялгаж дахин боловсруулж ашигладаг болоход эрх зүйн орчныг шинжлэх асуудал хөндөгдсөн юм а. За үндэсний үйлдвэрлэгчдээс MCS Coca-Cola компани ус болоод хаягдл хуванцар савыг дахин ашиглах чиглэлд Монголдо жишг болох үс төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байгаа юм а. За гэхдээ гол тулгамдж байгаа асуудал нь хог хаягдлыг ангилан ялгадаг болох хэвшил. За олон улсын төвшөнд үйлдвэрлэгчийн өргөдсөн хариуцлага гэдэг ойлголт бий. Тодруулах юм бол хог хаягдл их ялгаруулах тусам өндөр төлбөр төлдөг. Сав баглаа болоод дахин боловсруулж ашиглаж байгаа тохиолдолд хөнгөлөлт чөлөөлт эдэлдэг байх зарчмыг хог хаягдлын тухай хуульд тусах шаардлагууд нэрлэгдэж байна. Би одоо ингээд ангилахгүй хамаагүй хайж болохгүй юм биш. Энд би ингээд зориултын тэр ангилдаг савнд нь хийчих юм бол энэ хуунцар чинь очиод дахиад шууд дахин боловсруулалтанд орчд юм байна. Буцаа сав болт юм байна. Ингэх юм бол би бас хариуцлагатай байгаа юм байна. Би хэрэглэхдээ хариуцлагатай хэрэглэх юм байна. Би ирээдүйнхээ төлөө зөв шийдвэр гаргаж байна. Зөв сонголт хийж байна. Тийм учраас Banaco брэнд одоо ингээд Water for Tomorrow буюу ирээдүйн хэрэглээний чиглэгдсэн ус. Тийм энэ уриалга бодит ажиллаар л бид нэр бариулж мэдрүүлж ойлгохгүй бол хичнээн одоо ингээд тэнцдэг гадны туршлага яриад энэ хууль өрх зүйн орчин бүрдүүлэх гэж нэгээл баахан одоо өдрийн хоолтой ингээд хурал хийгээл ингээд ерөөс үрдэн өрөхгүй байгаа хөөхгүй. Дахин боловсруулж байгаа үйл ажиллагаанд энэ одоо үйлчлэгээний төлбөр төсвийн дэмжлэгийн ихэнх хувийг зарцуулж иж бид нар энэ зорилготой хүрэх юм байгаа юм. Ийм учраас бол бид нар энэ хог хаягдлын хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах ялангуяа үүсгэж байгаа хэмжээгээрээ хогныхон төлбөрийг төлдөг болох шаардлагатай байгаа юм. Тэгэхээр энэ яаж байгаа юм бэ гэхээр хог хэн бага үүсгэн тэр бага төлөх ёстой. За форумын хүрээнд доктортой сав баглаа буудлын мэргэжлийн зөвлөлийг байгуулахаар болж MCS Coca-Cola компани, Apple компани, Mons Foods зэрэг үндэсний компаниуд манлайлан хамтарсан туугалалт гарын үсэг зурсан байна. За энэхүү зөвлөл нь цаашид хогийг ангилан ялгах, цуглуулах, дахин боловсруулах гээд бүхий л шатыг хамарсан цогц шийдлийг эрэлхийлэх юм а.